За олон улсын харилцааны нөхцөл байдал докторгүй цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед дэжүүрэн стратегийн түншлэлийн харилцаатай найрсаг хөршийн хувьд харилцаа хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн өргөжүүлж илүү ойр дотн хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нийллээ. Монгол Хятадын харилцаа ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж бүхий салбарт гүнзгийрүүлэхэд талууд нотолсон. Хэлийн бомбыг төмөр замаар холбож шинэ гарцыг бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд доктортой явуулах нөхцөл бүрдэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, буцалтгүй тусламж, хөнгөлтэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам долларт хүргэх зорилтыг 2021 онд хэрэгжүүлсэнийг тэмдэглэж, цаашид худалдааг нэмэгдүүлэх боломжтой гэж үзлээ. Хэлийн бомбын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд гашуун сухад ганц мод бомбыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс доктортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцлоо.